Ленний мөн хөдөр сулын хүндэтгэн амицэцгийн баглаа өргөж байгаа хүн бүхэн ленизмын гэгэн сургаал үнэнчин илэрхийлдэг. Манайны нийт хөдөлмөрчид 80 настай буурлуудаас эхлээд 80 настай багчууд цөмөр Ленин багшийн ойд баярын магнайтын тэмдэглэсэн юм. Зөвлөлтийн ард түмний үлэмжийн их гавьяаг санахгүй мэдэхгүй хүн манайд байхгүй. Бид бүтээж байгуулсан бүхнээ дэлгэр жаргалтай аж амьдралаа сайн сайхан итгэх итгэл найдваран үзэл санаа дан суртахууны эрхэм дээдэг чанар бүхний Ленин сургаалтай Ленин Сүхбаатар нарын үүсэх манай зол жаргалын пионер багчууд Ленин үүсгэсэн агуйл хуйлрыг сургаал Монгол зөвлөлтийн ард түмний энх мөнхийн наримдалд хизээд үнэнч хизээд бэлхнэн уран зэрэг төгөлдөр батлан илэрхийлдэг юм. Зураач Мардан Шарван дэлхийн хөдөлмөрчдийн их багш Ленин хөргийг анх удаа зурж байж. Владимир Ильич Ленин Монгол зөвлөлтийн наримдал бол манай зураач урчуудын хамгийн их эрхэмлэн хүндэтгдэг сэдвийн нэг юм. Ленин дэсний 100 жилийн ойгоор манай зураач баримтчид ардын бэлэг авьяастан нэхэмэлж хатамлж дарагчууд уран гартай хүүхэд багчуудж дөслөх урлагийн олон төрлүүдээр их жолоодөгчийн бүрийг урлан бүтээжээ. Манай зураач уран бүтээлчид ард түмнийхэн ширэгшгийг соёлын өвлөмжил төшөглөж социалист реализмын арга барилыг эзэмсэний ачаар өнөөгийн хүмүүсийн хүсэл эрмэл зэрэг дүр зураг амьдралын гол сайхныг багтан дуулах боллоо. Урлагийн ажилд би энэ өдий олон жил зүтгэхэд театрын, тайз, кино дэлгэцэнд олон арган бүтээл бүтээсэн. Тэрний доктор мартагдашгүй нэг үйл явдал бол агаа их октябрийн хувьсгалын 40 жилийн ойгоор зөвлөхийн зүжиг их нэр зохиол Погодны зохиол бут та хүн Кремлийн цаг гэдэг зүжигт Ленин дүрийг зүжгэлсэндээ би их бахархаж явд юм аа. Дэлхийн хөдөлмөрч Ильич Ленин ардын хувьсгалын өдөрдөгч Дамжин Сүхбаатар нарын үүсгэн байгуулсан Монгол зөвлөлтийн ард түмний интернационалч наримдал ардын хувьсгалын түүхэн том ололтмон. Он жилүүдийн урсгалд саарлгүй олон удаагийн сурчлагыг даван туулсан Монгол зөвлөлтийн наримдлын түүхэнд нэгэн шинэ хуудас нэгдлээ. 1966 оны 1-р сард зөвлөлт холбоот улсын коммунистын төвхөрөний ерөнхий нарын бичгийн дарга Леонид Ильич Брежнев төрөлтэй эрхэм хүндэт зочид албан ёсны найрсаг ажилдаар Улаанбаатарт ирлээ. Манай хоёр орон ард түмний наримдал өнгөрсөн 45 жилийн турш жинхэнэ албан ёсны Ленинч интернационалч наримдал болон хөлсөн. Энэ наримдал 1921 онд манай хоёр ард түмний нийтийн дайсны эсрэг Монгол зөвлөлтийн алдарт партизанууд улаан армийн ангуудын хийсэн тулалдаанд 1939 онд халахын голд Японы самурай нарыг бутан ирэхэд 1945 оны чөлөөлөх дайнд манай хоёр ард түмний эрхэм хөвгүүдийн асгаруулсан ариун цусаар агнагдсан билээ. Владимир Ильич Ленин үйлргийг забамжлагч олон улсын коммунист хөдөлгөөний гарамгай зүтгэлтэн энхэ тайван улс түмнүүдийн нэг наримдлын төлөө цуцалдгүй тэмцэгч Монголын ард түмний эрхэм анд нөхөр Леонид Ильич Брежневт манай орны хөдөлмөрчид чин сэтгэлийн хайр хүндэтгэлэн илэрхийлж байдаг юм. Нийгмийн байгууллагын хуулиустай манай ард түмний олсон ололт амжилт бүхэн зөвлөлтийн ард түмний сэтгэл харамгүй ах дүүрийн тусламжтай холбоотой. Зөвлөлтийн тусламжийн үр шимийг хүртээгүй тийм салбар манайд байхгүй. Бид өнгөрсөн одоо ирээдүйн зөвлөлтийн тусламжтай зүй ёсоор холбон үздэг юм. Леонид Ильич Брежнев төрөлтэй зөвлөлтийн нам засгийн төлөөлөгчид наримдлын дарханд айчиллаа.
Хэдхэн жилийн өмнө атар зэлүүд байсан энэ нутагт зөвлөлт дамд нөхдийн маань өвөөмөр тусламжаар үлгэрийн юм шиг нь гайхамшигтай хот манай орны үйлдвэрийн орчин үеийн цоо шинтүү сүндрэлэн бослоо. Зөвлөлтийн тусламжаар байгуулагдсан дархан шарын голын үйлдвэрийн ариун социалист Монголын нүүр цэрэг шинжилэн өөрчилдөө. Энд хамгийн сүүлийн үеийн техникээр томруулагдсан барилгын материалын үйлдвэр, нүүрсний ил уухай, цахилгаан станц, үйлдвэр, соёл, ахуй үйлчилгээний бусад олон газар баригдлаа. Леонид Ильич Брежнев дархан хотын цахилгаан станцыг нэг ясалд оролцсон юм. Манай өргөн удам тал нутгийг сүлдсэн ганц судсаар төгөн дэлгэрч ассан Иличийн гэрэл Монгол зөвлөлтийн ард түмний найрамдлын бэлэг тэмдэг болон гэрэлтэж байна. Найрамны даргал сарны гэрлэгчээр дархны орчин тойронд шинэ амьдрал эрчимтэй цэцгэлдээ. Шинэ үйлдвэрүүд, ажилчдын шинэ хамт олон бүрэлдлээ. Манай малчдын амьдралч энэ бүхнийг дагаад болон сайхан болж байна. Зөвлөлтийн тусламжаар байгуулсан дархны сангийн ажиг бол манай дайжихын ижүүрэн байгууламжийн нэг юм. Леонид Ильич Брежнев төргүүтэй зөвлөлтийн намцгийн төлөвчдийг шинэ сангийн ажихын малчид элэвсэг дотн оттон авлаа. Леонид Ильич Брежнев нөхөр зэтэн болноор дархны сангийн ажихын тэргүүний малчин тамжид дугайнд зочилж элэвсэг дотн ирэлсэн айд хотлороо мартагдчихгүй баяртай үйл явдал болсон юм. Леонид Ильич Брежнев төргүүтэй зөвлөлтийн намдсын төлөвчдийн албан ёсны найрсаг ажлын үеэр манай хоёр орны хооронд найрамдал хамтын ажиллагаа болон харилцсан туслах тухай гэрээнд гарын хэсэг дурлаа. Ленин Сүхбаатар нарын үүсгэсэн манай ард түмнүүдийн ах дүүгийн барилдлага он жил өнгөрөх тусам улам баяжин жинхэнэ социалист интернационализмын ядалтын бодит бийдэл болж байна. Манай найрамдлын уламжил улс түмнүүдийн сэтгэлийг будааж тэдэн дүлгэр дуурайд болж байгаа нь Монголын ард түмний чухамхүү зориг бахархад юм. Шинэ гэрээн манай хоёр орны найрамдал хамтын ажиллагааг бүх талаар гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд шинэ үе шат боллоо. Хоёр орны бүх талын хамтын ажиллагаа ах トゥ ясаар харилцан туслах социалист интернационализмын зарчим тулгуурласан энэ гэрээ улс түмний инхэ тань аюулгүй байдал тусгаар бүхнэлийг хангахад хүчээ нэгтгэх хөргөн утгаараа хоёр орны ард түмний амин чухал эрх ашиг социалист хамтын нөхрөлийн орнуудын эрх ашигт явцаар нийцсэн юм. Монгол ардын хөлсөт намын 15 дугаарыг хурлыг өгсөн бүх ард түмний социалист уралдаан орон даяар өрнөлөө. Монгол ардын хөлсөт намаас авч хэрэгжүүлсэн улс төр зохион байгуулалтын өргөн далайстай арга хэмжээнүүдийн үр дүнд 3 дугаар 5 жилийн төлөвлөгөөний зэрэгтүүд амжилттай биелэж социализмын материал техникийн бааз байгуулахад том алхам боллоо. Энэ жил манай алдарт малчид 8 сая төлөв байжуулж нийт мадын толгой 24 сая орчимд хүрсэн. Атар газар эзэмших хөдөлгөөн үргэлжилэн Тариалангийн толбай 2.5 дахин өслөө. Манай их орны нийслэл Улаанбаатар, бусад аймаг хотуудад шинэ үйлдвэр ажихын газрууд хязгаарнээс илүү эрчимтэй хурдан байгуулагдлаа. Монгол ардын хөлсөлт намын 15 дугаарыг хурал манай орны амьдралд гарсан социалист өөрчлөлтүүд улам өргөн далайстай шин зэрэгтүүдийг дэвшүүлэх альтернативыг бүрдүүлсэн үед хуралдах боллоо. Намын их хурлын өмнө
намын төгөрөнөс Монгол ардын хөлсөлт намын шин программын төслийг боловсруулан ард түмэнд танилцуулан намын анхан шатны байгууллагын хурал аймаг хотын намын баг хурлаар өргөн хэлэлцүүлсэн билээ. Намын шин программын төслийг манай орны нийт коммунистууд, ажилчин, малчин, сэхэтнүүд урам зэрэгтэй хүлээн авч ард түмнийхэн амин чухал эрх шиг эрхэм мэндийн төслөөр нэзэж нийцсэн онол улс төрийн онцгой чухалдуудтай баримт бичиг гэж цаашаа хүлээж авсан юм. Монгол ардын хөлсөлт намын 15 дугаар хурал 1966 оны 6 дугаар сард манай их орны нийслэл Улаанбаатарт боллоо. Намын их хурлаа бүгд наримдах Монгол ард улсын улс ардын жихүй соёлыг хөгжүүлэх 4-5 жилийн төлөвлөгөөний төслийг хэлэлцэн намын шин программыг баталлаа. Монгол ардын хөлсөлт намын 15 дугаар хурлаас баталсан намын шин программ Монгол ардын хөлсөлтийн үйл ажиллагааны өмнөх практикийг нийтгэн дүгнэж бүгд наримдах Монгол ард улсад социализм байгуулж дуусгах үед намаас төвсөрөлтийг тодорхойллоо. Программын гол хэсэг нь Монгол ард улсад социализм байгуулалт дуусгах талаар намын тавих барилтыг тодорхойлсон хоёр дахь хэсэг юм аа. Монголын ард түмний дайчманлай Монгол ардын хөлсөлт нам байгуулагдсан цагаас хойш 3 удаагийн программыг боловсруулан хэрэгжүүлсэн билээ. Монголд империализм, феодализмыг эсэргүүцсэн ардын хөлсөлт хийх зорилтыг тодорхойлсон намын анх дугаар программ. Нийгмийн эдийн засгийн ардчилсан өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн намын 2 дахь программ. Бүгд наримдах Монгол ард улсад социализмын үндэс байгуулах тухай 1940 оны 3 дахь программуудад тууштай биелснээр манай орн феодализмаас капитализмыг алгасан социализмд шилжсэн. Монголд социализм үнэн бодит зүйл болжээ. Намын 15 дугаар хурал улс орны эдийн засгийн бүх салбарт социалист үйлдвэрлэлийн харилцаа бүрэн ялж, улс орны жинхэнэ легитимит систем тогтлоо гэж дүгнжээ. Монгол ардын хөлсөлтийн 15 дугаар хурал төлөөлөгчөөр сонгогдсон манай шилдэг коммунистуудын нэг нь Шарын голын илүүрхэн экскаваторын жолооч Багдсан юм. Монгол амьдралд 1966 онд сайхан тэмдэг төлөвлөлт болсон. Ирээдүйн өдрөөр бодсон коммунист намын төлөөлөгчд Шарын голын ургац хүрсэн ярьж ургацын мэдэртэй нөр өтөрчүүлээ. Ирэн ургачин би Монгол ардын хөлсөлт намын 15 дугаарыг хурал төлөөлөгчөөр оролцож их хурлаар 4-5 жилийн төлөвлөгөө намын шинэ программыг батлаж бүгд найрамд Монгол ард улс социализмын математикийн баазыг байгуулах дуусгах зөрчил дэвшүүлснээр манай нам ард түмний түүхэн чухал байр суурь зөвлөдөг үлээ. Тэгээд өвд толгойд экскаваторын машинчин хурал суралцаж өвөлтийн өндөр мэдлэгтэй багш нараас суралцаж байнга суралцаж Орсын өндөр техникийн техникийг эзэн шийдэж байгаа маань зөвлөлтийн хүмүүсийн сэтгэл хангамжтай тусламжийн ач авъя гэж боддог юм аа. Зөвлөлт холбоот улсын тусламжаар байгуулсан телевизийн төв ашиглалтанд орлоо. Хуучин нийслэл хүрээний хамгийн сүрлэг барилга гэгдэж ард түмнийг мунхруулах голомт болж байсан өндөр жин райсгийн орчин. Социалист Монголын соёлын шин төв телевизийн самхаг тэнгэр багамтан бослоо. Зууны мэдээллийн хэрэгслийн нэг гайхамшиг манайд энэхүү нэвтэрч бид үндэсний нэвтрүүлгээс гадна Улаанбаатарт шинээр байгуулагдсан орбит системээр Москвагийн телевизийн нэвтрүүлгийг үздэг боллоо. Энэхүү манай орны хөдөлмөрчид дэлхийн бөмбөрцийн аль шиг улс бүрэн болж байгаа улс төр соёл, спорт, эрдэм ухааны том үйл явдлыг цаг автлаггүй хардаг боллоо.
Сургуулийн ширээнээс төрсөн гэр аав ээжиндээ очиж малчны жаргалыг идэл нээлж зориг шулуутсан хөлөвгүүд манайд олон бий. Тэдний нэг нь Монголын хувьсгалд залуучуудын эвлэлийн 15 дугаар хурлын төлөөлөгч Адуучин охин Хам юм.